Алийг сонгох гээд байгаа юм? Тамхич нь бид хоёрын үргэлжлээс илүү чухал байна уу? Найз охин маань тамхиа сонгох уу, намайг сонгох уу гэж тулглаа. Яаж яваад ийм дээрээ тулчих вэ та? Намайг тулгаа гэдэг. Би зураач мэрэгчлээ. Тамхинаас гарах гэж тэмцсэн өөрийн түүхээ та бүхэнд ярьж өгье. Тэр үед найз охиноос салах, тамхинаас гарах хоёрын аль нь илүү хэцүү гэдгийг төсөөлөхөд бэрх байлаа. Найзуудыгаа дуурайсаар би тамхинд донтож эхэлсэн. Зураач болохоор сурж байхад зураачдын нэг тийм төрх байдаг байлаа л да. Итгээд хувцлаж, хайн харагдахын тулд тамхи татах хэрэгтэй байв. Тамхи татахгүй бол зүгээр л нэг номын амтэн шиг харагдаж, зураачдтай адилхан кул байж чадахгүй байсан юм. Тийм болохоор тамхи татах нь зөв юм шиг санагдаж байлаа. Тамхинд ороод удалгүй нэг л мэдхэд би маш ихээр угсруулан татдаг болсон байв. Хичээл, ажил ихтэй байх тусам улам стресстэж, татах маань ч гэсэн ихсэж байв. Найзуудтайгаа уулзаж тамхилахыг маань ярих ч юм биш. Хичээл номд дарагдаж, хажуугаар нь төдий хэмжээгээр шоудаж, татах маань ихссээр л байсан юм. Тийм болохоор тамхинаас гарах тухай бодолд толгойд орохчгүй байлаа. Анх танилцахад манай найз охин бас татдаг байж байгаад удалгүй гарчихсан юм. Би бас гарах гэж 2 ч удаа оролдож үзсэн. Ойр тойрны хүн болгон татаад байхаар буцаад л орчдөг байлаа. Миний гарч орох нь их байснаас би улам л их татдаг болсон байв. Надаас үргэлж тамхи үнэртэй байгаа болохоор тамхинаас гар гэж найз охин маань байсхийг л хэлдэг болсон. Би хариуд нь боддог байлаа. Мэдээж чи өөрөө татдаг байсан болохоор тамхины үнэрийг бусдаас илүү мэдрээд байгаа байхаа гэж. Хүүхдүүдэд зургийн хичээл заах анхны ажилдаа ороод найз охиныхоо хэлээд байсныг анзаарч эхэлсэн юм. Хичээлийн дундуур жаахан л зав гарвал гарч тамхилдаг байсан. Тэгээд буцаж орж ирэхэд хүүхдүүдийн царай хувьс хийж байгаа нь анзаарагдаж байв. Тамхи татчихад анги руу ороход агаар жуулагчаас болоод улам хүчтэй үнэртэж ангиар нэг тархаж байсан юм. Хүүхдүүдэд муу үлгэр дуурайл үзүүлмээргүй байсан болохоор ажил дээрээ татхаа болёо гэж шийдсэн. Ингэж байхад надад нэг их хэцүү юм байгаагүй л дээ. Харин ажил тарсны дараа юм уу гарч орохдоо илүү татаж тэрийгэ нөхдөг байв. Ийм байдлаар удаан яваад байж болохоор л байсан. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр найз охин маань төвчхэй болж надад харин амьсгалахад хэцүү болж байлаа. Өдөр ирэх тусам илүү чанга хөрхөрдөг болсноо анзаарч байв. Тамхиа арай багасгасан нь дээр байх гэж бодох боллоо. Татах хүсэл төрмөгц ус суух юм уу богц ажиллаж орлуулах гэж оролддог байв. Эсвэл ямар ч хамаагүй юм зажилж мартах гэж үзэж байсан. Ингээд болж байгаа юм шиг санагдаж байсан ч татсан хിവэрээ л байв. Би найз охиндоо дахиж татахгүй гэж амласан ч үнэндээ тэрнээс далдуур татсаар л байсан. Үнэр түлхэхийн тулд гэрте орохоос өмнө богц ажиллан чихэр хүлхэн эсвэл ам зайлагчаар амаа зайлаад орно. Тэр үнэрлээд анзаарчих юм бол найзууд татаад тэр нь надад шингэчихжээ гэж худлаа ярина. Юм бүхний үнэн тайлагддгаас хойш нэг л өдөр хаяхаа мартсан тамхины хайрцгийг маань тэр олчихсон. Тэгээд жинхэнэ дайн эхэлсэн дээ. Тэр амар уурлаж надад маш ихээр урам нь хугарсан. Тэгээд ер нь хэсэг тустай байя гэсэн. Би тэрнийгээ явуулж чадсангүй. Надад дахиад нэг боломж өгөөч гэж гуйлаа. Тэр надад энэ чиний сүүлчийн боломж шүү. Хэрвээ тамхи надаас илүү чухал, эрүүл мэндээс ч чухал юм бол би чамд хэрэггүй юм байна гэж хэлсэн. Тэгээд би тамхиг бүр мөсөн хаяхаар болвоо. Эхлээд оройн цагаар хальт татаж байгаад бүр огт татахгүй байхаар шийдсэн. Эхний 3-4 хоног бол тамийн байсан. Гэхдээ төвчхээс өөр арга байхгүй лаа. 2-7 хоногийн дараа гэхэд би ялгааг нь мэдэрч эхэллээ. Өглөө эрт сэрдэг болж амьсгалахад хамаагүй амар болсон. Амттай юм идэхийг хүсч хоолны дуршил маань сэргэж эхэлсэн. 1 сарын дараа би найзуудтайгаа гарахдаа огт татахгүй хിവэр байсан. Гартаа тамхи барихгүй, амандаа тамхи зуухгүй байх нэг л сонин санагдаж байв. Орчондоо зогцох гэж хүсснээс болж зуршил болтлоо явчихж. Тамхины оронд амны зугаа гаргах юм идэж, ус сууж орлуулж байв. Идсэн юм бүхэн илүү дээр амтгах болов. Би сайн иддэг болж гайхмаар нь миний бич сайжирч байв. Муугүй сонголтойгоо эцэст нь би тамхинаас бүр мөсөн гарлаа. Одоо яг 6 сар болж байна. Өдийг хүртэл нэг ширхэгч тамхинд гар хүрсэнгүй. Шин зуршилтай болоход 21 хоног шаардагддаг гэж хэлдэг. Харин миний хувьд 6 сар байлаа. Би эргэлт буцалтгүйгээр тамхиг хаясан. Тамхинаас гараад би юу хоцсон гэж? Би идэж байгаа хоолоо өмнөхөөсөө илүү амталж чаддаг болсон. Одоо сайхан гүн нойртой унтаж, найз охиноо дахиж хурхирч сэрэхэ болсон. Өглөө толгоо өвдөж, толгоо эргэж сэрдэг байснаа болж ирч хүчтэй босдог болсон. Дээрээс нь маш их мөнгө хэмндэг болсон. Би та нарт тамхинаас гарцгаая гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Хайртай хүнийг гондоож залхааснаас муу зуршлаасаа гарах нь хамаагүй зөв сонголт гэдгийг би амлаж чадна.